Орой минь төргөө зүгчтэй Bloomberg-ийн ярилцах цагт тавтай морилно. Монгол-Оросын харилцаа он удаан жилийн төвөгтэй. Орос ах нарч гэж бид ярьдаг байсан. Тэгвэл Монгол улс чөлөө зах зээлийн систем шилжээд 2.1 нүүр үзэхэд энэхүү уламжлалт харилцаа хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Цааш хамтын харилцаа эдийн засгийн түвшинд хэрхэн үргэлжлэх шаардлагатай байгаа талаар ярилцахаар бид өнөөдөр Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх дэлчин сайд ноён Виктор Самуленкотой уулзж байна. Түүнтэй бид эдийн засаг улс төр төдийгүй хой хүнийхэн талаарч ярилцах болно. Welcome to Talks of Bloomberg. Thanks for accepting our invitation. Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцах нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та магадгүй манай түүхийн асар эрчимтэйгээр өөрчлөгдөж байгаа өөрчлөлтийг ажиглаж байгаа Оросын талын гэрч болж байгаа. 3 жилийн өмнө томилогдож ирж байлтай харьцуулахад таны сэтгэл хэрхэн өөрчлөгдсөн бэ? 3 years ago. Дрэмэн төргий. I'm in Mongolia for Би Монголд ирээд 3 жил болж байна. Энэ хугацаанд эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийн гэрч боллоо. Хөгжлийнхөө түүхэн шийдвэрлэх их шатанд явж байгаа ч ахиж дэвшлэн зөв чиглэл рүүгээ явж байгаа гэж бодож байгаа. Би 2009 оны 11 сард Монголд ирэх үед дэлхийн тэр чигээр эдийн засгийн хямралд орсон байсан. Тиймээс Улаанбаатар хотод барилгын салбар зогсолтод орсон байсан. Яг хийгдэж байгаа барилгын ажил байхгүй болсон байсан юм аа. Хэрвээ өнөөдрийн дур зурагтай харьцуулан харах юм бол хаасаагүй кран сүмдэрлэж байгааг харж болно. Шинэ барилга олон баригдаж байна. Ер нь бол Улаанбаатар барилгын талбар болж хувирсан гэж хэлж болохоор байна шүү. Хоёрдугаарт хотын замын төвчрлийн асуудал сүүлийн 3 жилийн хугацаанд маш их хүндэрсэн. Энэ нэг талаараа хүмүүсийн амжиргаа дээшилж байгааг харуулж байгаа хэрэгэлдэ. Илүү олон машин байна гэдэг бол машин авах чадамжтай хүмүүсийн тоо олширсан гэсэн үг шүү дээ. Гэвч нөгөө талаараа Улаанбаатар хотын оршин суугчдын амьдрал төвчрэлээс болж маш их төвөж хэрэгжилтэй болж байгаа. Яруу ажил гарахад дандаа хоцордог болсон. Гэхдээ дэлхийн томоохон хот болгонд л ийм зүйл байдаг гэдгийг бас санах хэрэгтэй. Тэгэхээр Улаанбаатар бол тэдгээр хотуудын нэг юм. Тийм болохоор мэдээж хэрэг олон зүйл өөрчлөгдсөн. Би хөдөө орон нутгаар их айлчилдаг. Мал аж ахуйн салбар сэргэж байгааг харж байгаа. Монгол улс 2009-2010 онуудад их зуданд нэрвэгдсэн. Малын толгой асар их хорогдсон. Гэхдээ олон мал аж ахуйн салбар сэргсэн байгаа. Хоёрдугаарт тариан талбай өвшөрснгийг харж болно. Улаанбуудаа боловсруулагч орноос гаралтай хувьд Улаанбуудаан талбайг харахад үргэлжил сайхан байдаг шүү. Энэ бүхэн шинэ Монголыг элдхэн харуулж байна гэж би бодож байгаа. Хэдийгээр тэмч тод томрон биш гэсэн 3 жилийн хугацаанд олон өөрчлөлт хийгдсэн. Өөрчлөлт хийгдэж байгаа шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа. Сайн өөрчлөлтүүд биз дээ. Тэгэлгүй яах вэ? Сайн өөрчлөлтүүд. Хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар асуумаар байна л да. Хоёр орон олон 10 жилийн харилцаатай. Гэхдээ манай эдийн засгийн болон худалдааны харилцаа маань хангалттай түвшинд хүрээгүй гэж яригддаг шүү дээ. Манай эдийн засгийн харилцаа 1921 онд анх дипломат харилцаа үүсгэхэд зэрэгцсэн бий болсон билээ. Гэхдээ хоёр орны түүхэн харилцаа холбоо үүнээс ч өмнө эхэлсэн гэдгийг бид мэднэ. Бид өргөө хотод анхны Оросын консулын газар нээснэхэд 150 жилийн ог өнгөрсөн жил тэмдэглэж болох байсан. Орос Монголын албан ёсны харилцаа 151 жил үргэлжилж байгааг тэмдэглэж болох юм. Өнгөрсөн жил дипломат харилцааныхаа түүхтэйг тэмдэглэсэн. Удахгүй 11-р сарын 3-нд Оросын эзэн тулс болон шинээр тусгаар тогтносон Монгол улсын хооронд хийгдсэн анхны найрамдлын гэрээ хэлцэл гар үсэг зурсан өдөр болно. Шинэ Монголын харилцааны суурийн их үндэс нь 100 жилийн өмнө гарын үсэг зурсан тэр гэрээ болсон юм. Эдийн засгийн харилцаа бол 1921 оноос эхэлсэн шүү дээ. Тэр үед мэдээж эдийн засгийн харилцаа одоогоос маш их ялгаатай байсан. Худалдаа арилжааны эдийн засгийн харилцаа гээд нэрлэхэд төвөгтэй байсан. Хоёр орн маань хөгжлийн чиг хандлага нь адилхан чиг шугамд чиглэсэн. Та мэдэж байгаа бах феодалын нийгмээс капитализмыг алгасч коммунист нийгэм рүү шилжиж хийгдсэн шүү дээ. Энэ бол онлын түвшний санаа байсан. Тийм ч учраас зөв толгойд улс Монголыг коммунист нийгэмд оруулахын төлөө эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгмийн болон соёлын амьдралыг нь хөгжүүлэхийн тулд асар их хичээл зүтгэл гаргасан юм аа. Үнэхээр боломжтой мэт мөрөөдөл байсан. Гэвч энэ мөрөөдөл биелэлээ олоогүй. Харин одоо бол энгийн эдийн засгийн харилцаатай болсон. Энэ тэнцүү хоёр орны хооронд байдаг тийм харилцаатай болсон. Хоёр орон социалист үеийн шиг ижил үзэл баримталтай байхад эдийн засгийн харилцаа нь арай амар хэлбэр байсан болов уу?
Well, but Орос улс холбооны бүгд найрамдах улс байхаа болсон шүү дээ. Russia has changed a lot in the last 20 years. Сүүлийн 20 жилийн хугацаанд Орос улс маш их өөрчлөгдсөн. Орос улс шинэ улс болсон. Монгол улс шинэ улс болсон. Тийм болохоор харилцаа маань харилцан ойлголцол, харилцан хүндлэл, харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр суурилсан тэс өөр байдлаар хөгжиж байгаа. Өмнө нь бол Монгол улсад ямар нэг зүйл хэрэгтэй болоход зөвлөлт толгойд зүгээр л шууд өгчдөг байсан. Тухайлбал нийт 1650 төслийг монголчуудад зориулан зүгээр дэлхийн журмаар хэрэгжүүлсэн байгаа. Тийм ч учраас би энэ нь үжил баримтлаас болсон уу эсвэл эдийн засгийн тооцоо байсан юм уу гэж асуусан юм л да. Actually, Mongolia was never part of this. Монгол хизээч зөвлөлт толгойд улсын хэсэг байгаагүй. Гэхдээ харилцан хамтын ажиллагаа болон хөгжлийн хувьд зөвлөлт толгойд улсын 16 орны нэг гэж тооцогдож байсан үнэн. Хэрвээ санаж байгаа бол Монголын төрийн удирдагч Цэдэн Болгой Орос бүсгүйтэй гэрэлсэн байсан шүү дээ. Анастасия Филатова Монголд ийм зүйл хэрэгтэй байна, тийм зүйл дээр туслах хэрэгтэй гэж Оросын ерөнхий командлагч Брежнев дээр хүрээд ирдэг байсан. Энэ бол улс төрийн хэмжээнд авч явуулах шийдвэр байсан юм аа. Цаана ямар ч эдийн засгийн ашиг сонирхолгүй. Тиймээс харилцаанд нь тэс өөр өнцгөөс ханддаг байсан гэсэн үг. Харин одоо бол Орос маш их өөрчлөгдөж, Монголд ч олон зүйл өөрчлөгдөж, шинжлэгдсэн. Тийм болохоор манай хоёр орны харилцаа аль талынхаа ашиг сонирхлыг багтаасан эдийн засгийн харилцаа болж хувирсан гэдгийг хэлмээр байна. Нэг зүйлийг асууж лавлахыг минь зөвшөөрнө үү? Америкийн нэгдсэн улс болон Австралийн компаниуд Монголд үйл ажиллагаа явуулах гэж олноороо ирж байна. Харин манай хойд хөрш Орос орны хувьд Монголд ирж бизнес хийж байгаа томоохон компани одоо хүртэл алгал байна. Өөрөөр хэлбэл жижиг дунд компаниудыг эс тооцвол томоохон компаниуд ирэхгүй байна. Монголын улс төрийн орчин өгөөжгүй учраас тэр үү? Mongolian political situation is not very fruitful or There are two types of companies, Russian companies doing business. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Оросын компаниуд хоёр янз байгаа. Нэгдүгээрт нь улсын буюу засгийн газрын оролцоотой байгуулагдсан компаниуд гэж бий. Социалист нийгмийн үед байгуулагдсан 3 хамтарсан өмчт компани бий. Уул уурхай Эрдэнэ төлдөр 1970-ад оны үед байгуулагдсанаас хойш Монголын төсвийн орлогын томоохон их усүр байсаар ирсэн шүү дээ. Социалист нийгмийн үед энэ маш амжилттай ажиллаж байсан. Хэдийгээр үйлдвэр маань 70-ад онд баригдсан ч тэр үеийн техник технологи тэр чигээр одоо хүртэл хэрэгжиж байгаагаас харахад Монголын нөхцөлд хамгийн сайн тохирсон байдлаар хийгдсэнийг харж болно. Үйлдвэр шинжлэгдсэн үнэн. Хамгийн сүүлд юу өөрчлөгдсөн бэ гэвэл Оросын төрийн өмчт Ростехнологи компани тус компани Оросын талыг нь эзэмшиж байгаа. Тэр ч утгаараа байгууллагын 49% нь Оросын талын эзэмшилд үлдсэн. Тиймээс Ростехнологи компани энэ компанид Оросын талын түнш гэсэн үг. Энэ компани засгийн газрын дэмжлэг таатай ханддаг хэвээрээ байна. Үүнтэй төстөө гэхдээ арай далаац багтаа компани нэгэн жишээ бол Монгол Россветмед хайлбар Джонш боловсруулдаг компани. Оролцоонд багч гэсэн Ростехнологи засгийн газрыг төлөөлж энэ компанид бас багтдаг. Улаанбаатар төмөр замын авч үзвэл нийт замын 50% нь Орост хамаардаг. Гэхдээ Оросын талын эзэмшил нь Оросын төмөр замд харьяалагддаг шүү дээ. Эндээс харахад энэ хоёр компани Оросын төрийн дэмжлэгийг таатайгаар хүлээн авдгийг мэдэж болно. Тиймээс ч тэд энэ бизнес хийхдээ санаа зовхгүй тайван байдаг баг. Харин хувийн бизнесийн тухайд гэвэл Монголд бизнес хийдэг жижиг компаниуд бий. Зарим нь хайгуулын, зарим нь уул уурхайн компаниуд байгаа. Гэхдээ амжилт олсон цөөн байна. Яагаад томоохон хувийн компаниуд Монголд ирж ажиллахгүй байна гэж та бодож байна? Хувийн салбарын хоёр орны эдийн засгийн харилцааг ажиглаж харзансан байдалтай байгаа. Тэд ажиглагчийн байр сууриас хандаж Монгол руу орж ирэх тохиромжтой цаг үе гарахыг хүлээж байгаа. Тухайлбал 2006 онд тэр үеийн ерөнхийлөгч Инх Баяр Орост айлчил хийх үеэр асхтын мөнгөний ордыг хөгжүүлэх гэрээ хийсэн. Гэрээнд Оросын уул уурхайн томоохон компаниудын нэг болох хувийн өмчт Polymetal компани гар үсэг зурсан юм. Харамсалтай нь гэрээг үзэгдснээс хойш сарын дараа гэрээ зурцагдсан. Энэ Оросын хувийн бизнесийн салбарынханд нэг л биш байна гэсэн дохио болсон л доо. Би хэнийг нэг хуруугаараа жишмээргүй байна л да. Яагаад гэвэл яг одоо нөхцөл байдал хамаагүй дээрдэж дахин шинээр эхлэх боломж олдод байгаа чухал үе болж байгаа.
Үүнээс хойш Оросын компаниуд Монголд ирээд тендерт оролцож байгаа ч гэсэн томоохон хөрөнгө оруулалт хийхээ болсон. Одоо бид ерөнхийлөгч Медведевийн үед яригдж байсан томоохон гэрээ хилцээр юу болж байгааг ажиглаж байгаа. 2009 оны 8 дугаар сард ерөнхийлөгч Элбэг Доржтой хийсэн тунхаг бичигт Оросыг стратегийн түнш болгон сонгож оролцуулах тухай асуудал яригдсан. Бүр зарим нэгэн тодорхой төслүүд ч яригдсан байсан. Гэвч харамсалтай нь эдгээр төслүүдийн нэг нь ч хэрэгжээгүй. Гол шалтгаан нь юунд байна гэж та бодож байна? Хэд хэдэн шалтгаантай болов уу? Улс төрийн удирдагчид улс төрийн шийдвэрлэл гаргасан. Гэвч үүнийг хэрэгжүүлэх ёстой удирдлагууд нь ялгаатай байр суурьтай байсан ч юм уу? Энэ төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдээгүй байх. Сонин юм. Ихэнх нь Оросд боловсрол эзэмсэн. Орос хэлээр ярьдаг хүмүүс шүү дээ. Хоёр орны хооронд болсон хэлэлцээрийг ойлгоогүй үл ойлголцол бий болсон гэж хэлэхэд хэцүү юм. Би яг сайн мэдэхгүй байна л да. Төслийн ерөнхий санаа нь ялгаатай байсан байх. Сайн мэдэхгүй юм. Гэхдээ өмнө нь дурдсанчлан ямар ч төсөл хэрэгжээгүй. Сүүлийн 3 жилийн хугацаанд хэлэлцэж байсан нөхцөл нь ч гэсэн хэд хэдэн удаа өөрчлөгдсөн дөө. Шинэ нөхцөл, шинэ шаардлага хийгдэх бүрт ахиж дэвшил гарч байсан. Ахиж гараагүй гэж хэлж болохгүй. Ахиж дэвшил гарч ажил цаашаа үргэлжилсэн. Ажил ер нь нэлээд сайн хийгдсэн гэж хэлж болно. Бидэнд юу хэрэгтэй байна вэ гэвэл энэ төслүүдийг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр хэрэгтэй байна. Цаасан дээр онлын талаас гэрээ хилцээрүүд хэрэгжихэд 99% бэлэн болсон байгаа. Ярьсан зүйлээ бодит болгохын тулд Монголын талаас бид бэлэн боллоо. Бид эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байна гэсэн тодорхой дохио өгөх хэрэгтэй байгаа юм аа. Тэгвэл танихаар гэрээ хэлэлцээр хангалттай хийлээ. Цаасан дээр хангалттай их бичиж батлаа. Одоо гагцгүй бодит алхам хийх хэрэгжүүлэх хэрэгтэй байна, тийм үү? Тийм ээ. Тунхаг бичиг бол улс төрийн бичиг баримт шүү дээ. Бидэнд хэрэгтэй байгаа зүйл бол бодит байдал дээр хэрэгжүүлэх практик төсөл гэрээнүүд. Гэрээгүйгээр хэн ч юу хийж чадахгүй шүү дээ. Тиймээс бид гэрээ боловсруулж, гарын үсэг зураад ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Яг тодорхой ярих юм бол Улаанбаатар төмөр замын тухай асуудал байна. Төмөр зам бол хоёр орны 50-50 харьцаатай хамтын ажиллагааны салбар. Энэ салбарт шинжилэл хийх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа. Сүүлийн 2 жилийн дотор төмөр замын шинжилгээг хийх хэрэгтэй гэж сануулсаар ирсэн. Хэрвээ Улаанбаатар төмөр замыг шинжлэхгүй юм бол уул уурхайн салбарын тээвэрлэлд тун удахгүй саад бэрхшээл учирч эхлэх нь гарцаагүй юм аа. Зүгээр л нүүрс боловсруулаад байж болохгүй шүү дээ. Гадагшин тээвэрлэж гаргах хэрэгтэй. Тий, тээвэрлэж гаргах хэрэгтэй. Мэдээж 5 толгоогоос урагшаа хятад руу гарсан нэг зам байгаа шүү дээ. Том 1000 тонны ачааны машинууд энэ замаар явж байгаль орчныг хэр их сүйтгэж байгааг бид харж байгаа. Тиймээс байгальд ээлтэй Монголын хөрсийг гэмтээхгүйгээр нүүрсийг гадагшин тээвэрлэх өөр арга зам байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Ийм л учраас Оросын төмөр зам 2009 оноос хойш Монголын төмөр замын дэд бүтцийн стратегийн төлөвлөгөөг боловсруулахад оролцож байгаа юм шүү дээ. Энэхүү бидний хөв нэмрээ оруулсан ерөнхий стратеги маань 2010 оны 6 дугаар сарын 14-нд улсын хурлаар хэлэлцэгдсэн. Тиймээс бид одоо үүнийг бодитоор хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Үүнийг юу зогсоогоод байна вэ? Энэ асуултыг Монгол нөхдийнхөө өмнөөс хариулна гэдэг амаргүй байна л да. Энэ асуултад Монголын түншүүд маань хариулсан дээр баха. Зарим талаараа Монголын түншүүдийн тухайн үед бодож байсан шиг шийдэгдэггүй байх гэж бодож байна. Шинжлэлийн хөтөлбөр бол бэлэн. Бид хөтөлбөрөө энэ жилийн 5 сард танилцуулахаар зохицуулт хийсэн байгаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бидэнд энэ хөтөлбөрийг танилцуулах боломж огт гараагүй. Оросын төмөр замын ерөнхийлөгч ноён Якунин Монголд энэ тухайн асуудлаар 2010 оны 10 сард айлчлал хийж наривчлсан төлөвлөгөөний талаар ярилцсан байгаа. Гэвч дахиад л хаа нэгэн газараа очиод гацчихсан. Магадгүй засгийн газрын төвшөнд үү? Засгийн газартаа юм уу, их хурд юм уу, хаана юм бүү мэд. Заримдаа танаа улс төрийг ойлгох их төвөгтэй байдаг юм шүү. Та асуудал хаана гацчихад байгааг мэдэж байгаа хэрнээ хариулахыг хүсэхгүй байгаа юм биш үү? Би хэн нэг хуруугаараа жишэлмээргүй байна л да. Яагаад гэвэл яг одоо нөхцөл байдал хамаагүй дээрдэж дахин шинээр ихлэх боломж олдод байгаа чухал үе болж байгаа.
Can I just ask before going into detail? Наривчлан ярихаас өмнө нэг зүйлийн талаар асуумаар байна. Монголын гадаад бодлогод 3 дахь хөршийн бодлого байдаг шүү дээ. Орос, Хятад хоёроос гадна зарим орнуудыг 3 дахь хөрш гэж авч үзэж байгаа. Монголын энэ гадаад бодлого хоёр хөршийнхөө харилцааг хойш тавьж энэ хөгтгөн дээр хэтэрхий их тулгуурлаж байна гэж та боддгоо? Юуны өмнө улс орнууд ямар гадаад бодлогоо авч хэрэгжүүлэх вэ гэдэг нь тэр улсын асуудал юм аа. Мэдээж Монголын улс төрчид нэг дэх болон хоёр дахь хөршүүдийн ач холбогдлыг маш сайн мэддэг гэж би бодож байгаа. Зөвхөн газар зүүн байршлаас болоод хил залгадаг хөршүүдээ цааш нь түлхэх үндэс болохгүй. Тэгэхээр Монголд 3 дахь хөршийн асуудал их өргөн хүрээнд яригдж ирснээс хойш хоёр хөрштөөгөө хийж байгаа гадаад харилцаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн сонирхол ажиглагдаж эхэлсэн. Олон улсын харилцаанд байр суурь эзэлж түлхүү оролцохын тулд шүү дээ. Бодит байдал дээр Орос болон Хятад улсууд Монголын хилээс холдоод явчихгүй шүү дээ. Өгөгдсөн бодит байдал нь тэр. Монголчууд Орос Хятадтай харилцаагаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Харин 3 дахь хөршийн харилцаа бол шинэ талбар юм. Зарим орнууд Монголыг сонирхож байгаа нь үнэн. Зарим нь бол Монголд харилцаа холбооны боломж байгаа гэдгийг ч мэдэхгүй байгаа. Тиймээс миний бодлоор 3 дахь хөршийн бодлогыг түлхүү анхаарч байгаа болов уу? Гэхдээ Монголын гадаад бодлогод Орос Хятадын харилцааны ач холбогдлыг ойлгохгүй байгаа Монголын улс төрч байхгүй гэж бодож байна. Та үүнийг үр ашигтай гадаад бодлого гэж тодорхойлох болов? Би дипломат хүнийхээ хувьд альва улс орны гадаад бодлогод үнэлт өгөх ирэхгүй байдаг л да. Гэхдээ би Монгол-Оросын харилцааны талаар ярих бэлтгэлтэй байгаа. Монгол-Оросын харилцааны талаар авч үзвэл илүү бодит алхмууд дээр гол анхаарал нь хандсан байгаа. Түрүүн хэлсэнчлэн 2006 оноос эхлэн бид стратегийн түншүүд болсон. Үүнээс гадна 2009 он цаашид стратегийн түншлээ үргэлжлүүлэх гэрээнд гарын үсэг зурж гэрээ хэрэгжиж эхэлсэн байгаа. Соёл урлаг, спорт, боловсрол, шинжлэх ухаан зэрэг хүмүүнлэгийн салбар бүхэл салбар дээр хамтын ажиллагааны хөтөлбөрүүд хэрэгжсэн. Хоёр орны харилцаанд хангалттай төвшөнд хүрээгүй байгаа цорын ганц салбар үлдсэн хөрөнгө оруулалтын салбар юм. Тиймээс манай хамтын ажиллагаа зогсчихсон гэж ярьж байгаа нь буруу юм аа. Энэ бол худал зүйл гэж хэлмээр байна. Тухайлбал бид саяхан Орос-Монголын найрсаг харилцааны ойн өдрийг тэмдэглэсэн. Жил бүр тэмдэглэх зорилготой энэ арга хэмжээ маань зохион байгуулалтын шатанда явж байна. Саяхан Сибирийн төв Новосибирскийн бизнесийн түншүүд Улаанбаатар хотод айлчилсан. Бизнесийн төлөөллөг тэргүүлж ирсэн захирагч Юрченко Монголын зарим удирдагч нартай уулзаж нийтийн ажиллагаанд оролцсон. Юрченко худалдаа аж үйлдвэрийн танхимтай харилцаа холбоо тогтоосон Новосибирскийн олон бизнесмэнүүдтэй хамт ирсэн юм. Гэвслийн засгийн газар задарснаас олж 5 толгойн хилцүүлэг 1-р сард зогссон байна. Бидний одоо хүсэн хүлээж байгаа зүйл бол Монголын засгийн газараас 5 толгой төслийг хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа талаар тодорхой санал хүлээж байна. Of course, when it comes to cultural and education relations, I see Соёл боловсролын харилцаан дээр Орос-Монгол орны хамтын ажиллагаа ямар ч асуудалгүйгээр үргэлжилж байгаа. Гэхдээ бүх харилцааны хамгийн гол зүрхэн хэсэг нь мэдээж эдийн засаг худалдааны салбар шүү дээ. Монголд 3 дахь хөршийн тухай асуудал ихээр яригдаж яг эд үе авч байна. Би үгээрээ юу хэлэх гээд байна гэвэл гадна талаас нь харахад 5 талын асуудал, Оросын талын асуудал хөндөгдөхөөр зогсчихдог. Монгол-Оросын төмөр замын асуудал дээр Оросын ашиг сонирхол яригдахаар бас л зогсчихдог. Энэхүү байдал нь бидний энгийн хэмжээнд явж байсан харилцаанд нөлөөлж байна гэж та бодож байна уу? Надад Монголын 3 дахь хөршийг чиглэсэн бодлого нь Орос-Монголын харилцаанд саад болж байгааг нотлох ямар ч баримт алгалдаа. Ялангуяа эдийн засаг хөрөнгө оруулалтын орчин ийм байгаа үед харин эсрэгээр 5 толгойн баруун зүгийн асуудал дээр Хятад, Орос, Америк нэгдсэн улсын компаниудын хамтын ажиллагаа талаар хэлцэж байхад өөр зүйл болсон. 2010 оны сүүлээр 5 толгойн баруун цанхын тендер зарлагдаж олон өөр компаниуд тендерийн комиссэд бичиг баримт бүрдүүлж өгсөн. Тэгтэл тендерийн нөхцлүүд тэр чигээр өөрчлөгдөж 3 оролцогчийг сонгох болсон. Бүгдийг нэг завинд суулгаад өөр ингэсэн тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх гэж байсныг нь хамтраад нэг төслийг хэрэгжүүлэх болгосон. Шинэ нөхцөл байдал шинэ бэрхшээлүүдийг бий болгосон. Бид Хятадын болон Америкийн талуудтай хамтран ажиллах ажиллагаанд бэлтгэгдсэн.
Бид өмнө нь Хятад компани төслийн нэг хэсэг болохоор сонгогдсны дараа тэдэнтэй яриа хэлцээр хийсэн байсан. Мөн Америк нэгдсэн улсын компанитай ч адил. Do you see any progress in Таван Толгой? Because the reason I'm asking Таван толгойн асуудалд ахиц гарч байна гэж та бодож байна уу? Яагаад гэвэл дөнгөж өнгөрсөн 7 хоногт төрийн өмчөд Эрдэнэс MGL компани Америкийн Peabody компани руу урилга явуулсан шүү дээ. Тэгэхээр та таван толгойг хэр ахицтай явж байна гэж бодож байна? do you see any progress in Таван Толгой? How do you interpret the discussions of Таван Толгой? Эвслийн засгийн газар задарснаас олж таван толгойн хилцүүлэг 1-р сард зогссон байна. Бидний одоо хүсэн хүлээж байгаа зүйл бол Монголын засгийн газараас таван толгой төслийг хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа талаар тодорхой санал хүлээж байна. Бид өмнө хэлсэнчлэн Peabody Energy болон Шинхua Energy-тэй гэрээтэй байгаа гэж хэлсэн. Урлагийн тухай асуусан таны асуултанд хариулахад би үүнийг мэдээгүй байсан. Америк түншээсээ үүний утга санааг нь сонсоогүй байна. Миний ойлгож байгаагаар бол ерөнхий үйл ажиллагааг гүйцэтгэгч гэсэн үг шүү дээ. Анх ярихдаа төслийн хөрөнгө оруулагчийн тухай ярилцаж байсан. Гэхдээ үйл ажиллагаа бол өөр асуудал. Үүний ард байгаа санаа нь Австралийн компани таван толгойд Монголын уул уурхайн компанид бодит ажил хийж байсантай адил байх гэж бодож байна. Хэрвээ нөхцөл байдал ийм биш байвал бид асуудлыг нягтлж үзэн яг юу болоод байгааг мэдэж авах хэрэгтэй гэж бодож байна. Тэгвэл таны хувьд таван толгойн талаар ямар шийдвэр гаргахыг хүлээсэн дээр гэж үзэж байгаа юм а да? Чухал зүйл нь юу вэ гэвэл бид засгийн газар ямар бодлого баримталж байгааг мэдмээр байгаа юм а. Миний ойлгосноор энэ бүх асуудлыг судалж тодорхой бодлого боловсруулах ажлын хэсгийг засгийн газраас байгуулсан гэсэн. Тэгээд энэ бодлого нь олон нийтэд ил тод болохоор Монголын засгийн газар таван толгойн талаар ямар бодлого баримталж байгааг мэдэх боломжтой. Миний гарцаагүй мэдэж байгаа зүйл бол хэрвээ таван толгой төслийн хэрэгжүүлэлтэнд гадны гүйцэтгэгч оролцох юм бол Оросын хөрөнгө оруулагчид оролцох сонирхолтой байгаа юм. Тиймээс бид таван толгойн хөгжлийн төсөлд оролцох ашиг сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байгаа. Таван толгой Оросын ашиг сонирхолд хэр ач холбогдолтой вэ? Initially Анх ярилцахдаа Монголын талаас манад таван толгоогоос олборлсон нүүрсийг тээвэрлэх төмөр замыг барихад туслаач гэсэн байдлаар манад хандсан юм. Энэ таван толгойн нүүрсийг олон улсад гаргах шинэ гарцыг бий болгох юм л да. Анхны санаа нь тийм байсан. Тэгээд Оросоос энэ төсөлд оролцъё гэсэн улс төрийн шийдвэр гарсан юм. Үүний дараа төслийн хөгжлийн явцад таван толгойд Орос ямар байдлаар оролцох вэ гэсэн асуудал гарч ирсэн. Тухайлбал нүүрс олборлоод Улаанбаатар төмөр замаар дамжин Транссибирийн төмөр замаар Оросын Алс дорнд руу хүргэгдэж Япон өмнөд Солонгос энтэх рүү экспортлогдно гэвэл яалтчгүй Оросын газар нутгаар дамжин өнгөрөх хэрэгтэй болно шүү дээ. Тиймээс Монгол зориулан тусгай төмөр замын чиглэлд гаргахгүй бол тээвэрлэх боломжгүй болно гэсэн үг. Тиймээс бид оролцож байгаа тал болгон ашиг болох бизнесийн төсөлд оролцох сонирхолтой байна. Ийм шалтгааны улмаас бид Монголын экспортын нүүрсэнд онцгойлон хөнгөлөлт үзүүлэхээр болсон юм шүү дээ. Бид бол уг төслийн хандивлагч биш, оролцогч учраас ашиг олох сонирхолтой байгаа. Яг одоохондоо бол Монголын засгийн газар таван толгойн баруун цанхын асуудлаар шийдвэр гаргаагүй байгаа шүү дээ. Бидэнд Монголын нүүрс хэрэггүй. Гэхдээ сайн бизнесийн төсөл хэрэгтэй байна. Хэрв Ленин байгаагүй бол Монгол өдий зэрэгтэй болохгүй байсан. When it comes to coal reserves, Russia found. Миний асууж байгаа гол учир нь Орос улс нүүрсний нөөцөөрөө Монголоос хавьгүй илүү. Тийм болохоор шалтгаан нь улс төрийнх байх нь гарцаагүй тийм үү? Actually we do not need Mongolia. Бидэнд Монголын нүүрс хэрэггүй. Гэхдээ сайн бизнесийн төсөл хэрэгтэй байна. Түүнээс биш Монголын биет нүүрс бол Оросын эдийн засагт хэрэггүй шүү дээ. Орос гэсэн нүүрсний том экспортлогч орон юм. Бид зүгээр бизнес хийх шинэ боломжийг л хайж байгаа. Учир нь Монголын нүүрсийг гаргах хоёр л зам байгаа. Оросоор юм уу эсвэл Хятадаар. Хэрэг бид энэ төсөлд оролцож чадвал төсөлд оролцох чадвартай нөхцөлийг бий болгож байна гэсэн үг. Ингэснээр Монголын нүүрс олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай сайн байх юм. Илүү сайн ойлголт өгөхийн тулд танаа Монголын нүүрсэнд зориулж гаргасан үнийн тариф нь 1 тонн нүүрсэнд $31.90 хөлж төлөхийг хэлээд байна. Наушкаас Оросын Алс дорнд хүрэх зайд өөрөөр хэлбэл Монголоос 4000 км хол зайд гэсэн үг шүү дээ. Энэ одоогийн өртгөөс нь хамаагүй хямд гэсэн үг биз? Well, it's quite compatible with other alternative ways.
Because our idea is to Үгүй яг бусад сонголтуудыг бодвол боломжийн өрсөлдөхөөс үн шүү дээ. Бидний санаа бол Монголын нүүрсийг экспортлох өрсөлдөхөөс төмөр замыг бий болгох явдал юм. Гэхдээ бид энэ бизнесийн нэг хэсэг нь баймаар байна. Монголчууд танд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна уу? Яг одоохондоо бол Монголын засгийн газар 5 толгойн баруун цанхын асуудлаар шийдвэр гаргаагүй байгаа шүү дээ. Нэг зүйлийн талаар тодруулж асуухад сүүлийн 20 жилийн турш нийгмийн тогтолцооны болон улс төрийн хувьд маш их өөрчлөгдөж байна. Тиймээс улс төрийн хүрээнд шинээр гарч ирж байгаа залуу үеийнхэнтэй бизнесийн тохиролцоонд хүрэхэд хэцүү байна уу? Тэд хоёр орны түүхэн харилцаа холбооны өнгө аясыг ойлгохгүй байгаагаас ч юм уу? Ерөнхийдөө залуу үеийнхэн хоёр орны түүхэн харилцаа, соёлын үр үндэс, ач холбогдол, хамтын ажиллагааны талаар сайн мэдэхгүй байх нь элбэгэлдээ. Гэхдээ энэ үзэгдэл зөвхөн Монгол төдийгүй дэлхийн хаанч тохиолддог юм. Сүүлийн үеийн оюутнууд ч гэсэн интернетийн бэлэн материал уншаад сурах бичиг, ном уншиж суралцах дургу болсон байдаг. Тэгэхээр бидний түүхэн уламжлалт харилцааны талаарх мэдлэгийн түвшин их багассан гэж хэлж болно. Жишээлбэл ерөнхий боловсролын сургуульд орос хэлийг гол гадаад хэл гэж заахаа болцсоос хойш орос хэлийг сонирхон сурах монголчуудын тоо маш их цөөрсөн. Гэхдээ монгол залуучуудын сэтгэлийг татах нь тийм ч хэцүү биш гэж бодож байна. Манай хоёр орны түүхийг хангалттай сайн мэддэг нэлээд олон хүүхэдтэй би уулзсан. Тэд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байсан. Орос сурснаар цаашид карьер нь ахих боломжтой гэж үздэг. Орос орн бол хизээд л байж байна. Оросоор чөлөөтэй яриад Оросын соёл, уламжлалыг ойлгосон байхад сайн ажлын байр гарцаагүй олдно. Манайх жилд 3,000 монгол оюутанд улсын тэтгэлэг олгодог. Мөн зарим бүс нутагт өөрсдийн тэтгэлгийг олгодог. Зарим их сургуулиуд ч бас тэтгэлгээ олгодог юм аа. Тиймээс жилд 700-аас 800 орчим шинэ оюутан Орост очиж сурдаг. Тэгвэл эдийн засгийн харилцаанаас бусад салбарт сурах боловсрох талын зүйл боломжийн хэмжээнд явж байгаа гэж үзэж байна уу? Орос Монголын газрын тосны харилцааны талаар ярихгүй өнгөрч бас болохгүй л дээ. Монгол шатхууныхаа бараг 90%-ийг нь дангаанц Оросоос авдаг. Бид энэхүү хараат байдлаа хэрхэн өөрчлөх боломжтой вэ? Well, do you see any contradiction between these two ideas? Mongolia needs Энд зөрчилдөөнтэй ойлголт байгаад байх шиг байна л да. Монголд шатхуун агаар мэт хэрэгтэй байгаа. Ялангуяа дизелийн түлшний хувьд. Монголын хэрэглээ огцом ихсэж байхад нийлүүлэлтээ багасгах талаар ярина гэдэг сонин. Тэгэхээр энд авчдахгүй байгаа биз? Шатхууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтийг бидэнд тавьсан мөртлөө хараат байдлаа багасгах тухай ярьж байна. Магадгүй тэр асуудал дотоодын үйлдвэрлэлтэй холбоотой байх л да. Яагаад гэвэл намар бензиний үнэсгөр бүтээгдэхүүний үн дагаад өсдөг. Ингэснээр хэрэглэгчид ихээр хохирдог. Энэ бол аятайхан сэдв яавч биш. Тийм ээ, гэхдээ энэ Оросын талаас шалтгаалдаггүй юм шүү дээ. Оросын дотоодын газрын тосны үн олон улсын зах зээлээс шууд хамааралтай байдаг. Тэнд чинь л үнийн хэлбэлзэл явагддаг юм шүү дээ. Энд ямар нэгэн улс төрийн ашиг сонирхол байхгүй, цэвэр бизнесийн хууль үйлчилдэг. Хэрвээ санаж байгаа бол өнгөрсөн хавар Монголд дизелийн түлшний нийлүүлэлт хямрал гарсан. Нийлүүлэлт бараг бүрэн зогссон шиг санагдаж байна. Үгүй, нийлүүлэлт бүрэн зогсоогүй. Зүгээр л хомсдол үүссэн. Энэ хоёрын хооронд том ялгаа биш шүү. Тэр үед Монгол сард 32-оос 35 мянган тонн дизелийн түлшийг Орос захиалдаг байсан юм. Энэ бол хэвийн хэмжээ байсан. Гэтэл Монгол улс гинэт нэг өдөр 85 мянган тонн дизелийн түлш захиалсан. Тиймээс Роснефть компанид энэ чинь юу болов гэж их гайхсан. Ийм хэмжээний түлш урьдчилан захиалаагүй байсан тул гайхахаас чаргагүй. Гэтэл энэ уул уурхайн компаниуд цахилгаан үүсгэхийн тулд маш их хэмжээний түлш зарцуулснаас үүдэлтэй байсан юм. Энэ нэг дэх шалтгаан. Хоёр дахь шалтгаан нь гэвэл нүүрс экспортлох зорилгоор Монголд 5,000 трактор оруулж ирсэн түлшний эрэлтийг хэд дахин нэмэгдүүлсэн үүнд нөлөөлсөн юм шүү. Мянган орос эмч нар зөвхөн монголчуудыг аврахын төлөө ажиллаж байсан. Үүнийг Ленин хийсэн шүү дээ.
Тэгвэл энд Оросын тал ямар ч буруугүй зөвхөн монголчуудын ажлаа төлөвлөж чаддгүй байдал бүх юмд буруутай гэж ойлгож болох уу? Энэ нэг шалтгаан гэж хэлж болно. Нөгөө талаас тэгэхэд Монгол төлж нийлүүлэх удаан хугацааны гэрээ хилцээр хийгдэггүй байсан юм. Загвар ёсоор бол Монголын тал ийм хэмжээний шатхуун хэрэгтэй гэдгээ бидэнд ирүүлээд харин Оросын тал хүссэн хэмжээг нийлүүлж чаднаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж төлбөр тооцоо хийгдсэний маргаашнаас тээвэрлэлтэй хийдэг. Ийм хэлбэрээр явагддаг байсан юм. Удаан хугацааны гэрээ байхгүй учраас бид жишээ нь дараа жилийн намар Монголд хэдийн хэмжээний төлж хэрэгтэйг мэдэх арга байхгүй. Тиймээс бас л нэг муу менежментийн хэлбэр байна. But on the other hand, last year Нөгөө талаар өнгөрсөн жилд 3 томоохон олборлогчид шинжил хийж байсантай холбоотойгоор дотоодын нийлүүлэлт багассан байсан. Монголын нийлүүлэлт тэр дотоод зах зээлийн эргэлтнээс хийгдэж байсан юм шүү дээ. Оросын зах зээлийн хувьд экспортлог зах зээл гэж тусдаа тооцогддог байсан. Нийлүүлэлт дотоодын зах зээл дээр багассан байсан учраас гэнэт өсөн нэмэгдсэн нийлүүлэлтийг бид бүрэн хэмжээнд хангаж чадахгүй байсан юм аа. Гэхдээ бид зохицуулах гэж оролдсон. Ангарскаас тээвэрлэлт хийвэл 4 өдөр зарцуулдаг. Ангарск төлж хомсдвол бид үргэлж алс дорнод Комсомольскоос нийлүүлэлт хийж болно. Энэ бол зүгээр цаг хугацааны зохицуулалтын тухай асуудал байсан. Ер нь бол үүнд хугацаа хэрэгтэй шүү. Намайг гайхшруулж байгаа зүйлийн нэг бол манай түлшний компаниуд дараа хавар ямар хэмжээний бүтээгдэхүүн хэрэглэхэд төлөвлөдөг гэдэгт байна. Яг эд уул уурхаан үйлдвэрлэл явуулдаг үе шүү дээ. Бас газар тариалангийн салбарч мөн адил. Харин танаас нэг зүйлийн талаар тодруулж асуухад сүүлийн үеийн өөрчлөлтүүдийн талаар сайхан жишээ нь Ленин хөшөөг буулгасан. Танд ямар хөө санагдаж байна? well, I watched this. Буулгаж байгааг нь телевизээр харсан. Гэхдээ буулгах мэдэгдэл анх гарахдаа их техникийн шин чанартай байсан шүү. Саад болоод байна, засвар үйлчлэгээ шаардлагатай үзэмж муудлаа зэрэг шалтгаануудыг дурдсан. Үүнийг засварлах мөнгө алга гэдэл тэгж байгаад улс төрийн асуудал болж хуурсан. Би хэн нэгнийг буруутгамааргүй байна. Үүнийг хийсэн хүмүүсийг түүхийг сайн судалж үзээгүй байх гэж бодож байна. Надад таалагдаж байна, таалагдахгүй байна гэж хэлмээргүй байна. Гэвч Ленины Монголд оруулсан хөв нэмрийг дутуу үнэлж болохгүй. Хэрв Ленин байгаагүй бол Монгол өдий зэрэгтэй болохгүй байсан. 1921 онд иргэний дайн болж байсан тэр үед Орос улс Монголын тусгаар тогтнолыг дэмжиж хамгаалахаар шийдсэн. Энэ үйл явдал Ленины үед л болсон шүү дээ. Хэрв ямар нэгэн хэлмэгдүүлэлт алан хядлагатай холбон тайлбарлаад олон улсын терроризмын үндэслэгч байсан гэж тайлбарлал нэг өөр. Хөөхий буруугаар бодож байна. Муу боловсролын үр дүн гэж бодож болгосон. Ленин бол 30-аад оны хэлмэгдүүлэлт ямар ч нөлөө байхгүй штэ. Аль хэдийн байхгүй болчихсон юм чинь ямар ч холбоогүй. Зарим тохиолдолд түүх мэдэхгүй залуус Оросууд монголчуудад гим хор хүргэсэн ямар нэгэн буруу зүйл хийсэн гэх сэтгэл төрөх бол өөр асуудал. 1921 онд Монголын нийт хүн ам 400 мянга байсан. Саяхан би Монголын нэгэн эрдэмтэнтэй хийсэн ярилцлагыг үзсэн. Ярилцлагын үеэр хэрв нийт хүн амын тоо 1 саяас доош байвал тэр үндэстэн оршин тогтнох аюулгүй байдал алдагдаж байгаа гэсэн биологийн үзүүлэлт байдаг гэж хэлсэн шүү. Үүнээс шалтгааллахгүйгээр Монголын хүн ам хэд дахин өссөн шүү дээ. Нийт хүн амын 50-аас илүү хувь сүрээтэй байсан. Бид Монголд найрсаг ханддаг цорын ганц улс байсан гэдгийг хэлхэн зүйтэй. Бусад улсад Монголыг хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан боловч бүгд л Монголоос нүрээ буруулж байсан. Мянган орос эмчнэр зөвхөн монголчуудыг аврахын төлөө ажиллаж байсан. Үүнийг Ленин хийсэн шүү дээ. Тийм ээ, таны зүв байх. Үнэхээр дутуу үнэлэх арга байна. Ийм зүйлийг улс төржүүлэх хэрэг байхгүй. Тэгвэл Ленин хөшөөг буулгах үйл явц буруу улс төрийн үйл явдал болсон гэж та үзэж байна уу? Тааруухан үйлдэл болсон гэж бодож байна. Танд таалагдаагүй. Тийм ээ, таалагдаагүй. Манай найрсаг харилцаанд ямар нэгэн сүүдэр татсан юм шиг санагдсан. Орос орн Монголд хизээж буруу зүйл хийж байгаагүй. Ялангуяа 30-аад оны хэлмэгдүүлэлтийн үед бол бүрч үгүй. Үүндээ бол Орос Монголын үед их эмгэнэлтэй зүйл болсон гэж бодож байна. Орос орн их удаан зовсон. Тийм болохоор улс төрийн шүүлт хийж ял ногдуулсан юм. Та ер нь Монгол болон Азийн өргөн туршлага хуримтлуулсан юм байна. Та яаж дипломат мэргэжилтэй болсон бэ? Би таны намтраас гарлаа л да. Дэлхийн 2 дугаар дайны дараа Унгарт төрсөн болохоор хэцүү хөндийг туулсан байх гэж таамаглаж байна. Манай аав дайн эхлэхэд ерөнхий боловсролын сургуулийн захирал түүхийн багш байсан юм. Тэр их сургууль төгссөн боловсролтой нэгэн байсан болохоор айрамд ороод баг тушаалын цэргийн офицер болсон л доо.
Манай ээж эмнэлгийн институтыг 1944 онд төгссөн юм. Дайн болж байсан учраас тэр дөрөм товц өмсөд дайнд оролцох хэрэгтэй болсон. Тэд дайны төгсгөд хурмаа хийж дараа нь би төрсөн юм. Тэр үед би Унгарын нутаг дэвсгэрт төрсөн. Гэхдээ Унгар хүн биш л дээ. Асрагч маань Унгар хүн байсан учраас миний эхний сурсан хэл Унгар хэл байсан юм. Монгол томилогдсон нь миний хувьд их өөрчлөлт болсон. Яагаад гэвэл би амьдралдаа далайн гарцгүй, далайн эрэггүй хамгийн анхныхаа улсад ирсэн юм. Та унгар хэлээр ярьдаг уу? Үгүй. Би хэтэрхий бага байсан болохоор унгар хэлээ мартсан. Дипломатч болсон алах маань санаандгүй гаргасан шийдвэртэй холбоотой л доо. 10 жилийн 8 дугаар ангид байхдаа би Москвагийн олон улсын харилцааны сургуулийн тухай олж мэдсэн. Мэдээж олон монголчууд энэ нэр хүндтэй сайн сургалттай сургуулийг төгссөн байх гэж бодож байна. Тэгээд энэ сургуулийн талаар олж мэдсэн. Миний сонирхол бусад гадаад улсад аялахад чиглэж байсан болохоор аавдаа энэ сургуульд сурмаар байна гэдгийг хэлсэн. Би түүх газар зүүн хичээлдэж бас сонирхолтой байсан. Гэтэл аав надад миний хүү эн чинь тийм сайхан санаа биш байна. Тэрний оронд хоолны салбарт орсон дээр байх гэж илүү найдвартай талаас нь хандаж хэлж байсан юм аа. Because it's safe, it's reliable way of life. Мэдээж танд тус болох гэж шүү дээ. Тийм шүү. Гэхдээ би олон улсын харилцааг судална гэж зөрөөд шалгалт өгч 1965 онд тэнцсэн. 1970 онд төгсөөд дипломат харилцаанд орсон. Миний дипломатын карьер бол бүхэлдээ Аз номхон далайн бүс нутагтай холбоотой. Монгол томилогдсноо хэрхэн хүлээж авсан бэ? Монгол томилогдсон нь миний хувьд их өөрчлөлт болсон. Яагаад гэвэл би амьдралдаа далайн гарцгүй, далайн эрэггүй хамгийн анхныхаа улсад ирсэн юм. Би Камбожийн элчин сайдаар 1992-оос 2004 он хүртэл ажиллаж байсан. Намайг Орост буцаад ирэхэд яамдууд өөрчлөлт шинжилтэн донд байсан. Эдийн засаг санхүүгийн асуудлаас болоод ихээхэн орон тооны цомхтол хийгдсэн. Тэгэд би элчин сайдаас арай илүү Сибирийн бүс нутгийн гадаад эдийн засгийг хариуцсан зөвлөх гэсэн албан тушаал томилогдсон юм аа. Тэгэд би элчин сайдаас арай илүү Сибирийн бүс нутгийн гадаад эдийн засгийг хариуцсан зөвлөх гэсэн албан тушаал томилогдсон. Би тэр ажлыг зөвшөөрч гадаад явдлын яамны дор Сибирийн бүс нутгийг хариуцаж 5 жил Новосибирскт ажилласан. Монгол болон Оросын хилийн хэсгийн 3500 км тэр чигээрээ Сибирийн нутаг дэвсгэрт хамаардаг. Тиймээс надад энэ ажлыг даалгасан нь уялдаа холбоотой гэж бодож байна. Учир нь би Монголын Сибирийн нөхцөл байдлыг сайн мэддэг юм. Тиймээ тэгэлгүй яах вэ? Би танаас олон зуун асуулт асуумаар боловч цаг давч байна. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Илэн далангүй ярилцлага хийсэнд бас их талархаж байгаа байна. Thank you very much. I will just as a Нийт Монголын ард түмэнд хандаж хэлэхэд бид та бүхний сайн хөрш, найрсаг үндэстэн байж цаашид Монгол улсын эдийн засаг нь хөгжиж, улс төрөнд тогтворчих болтугай гэж хүсье. Тийм болохоор би энд байгаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ хэлье. economically developed and politically stable. За баярлалаа. Баярлалаа.